За сайхан амарцаасан уу. Хөдөө гадаа яваад зураг хөрөг аваад ирэх намраас цус цэвэр нэвтрүүлгээ шинэ өнгө төрхтэйгээр гоё эхлүүлнэ. Дээр нь Оросуудын монголчуудын тархийг угаасан зохиомл түүх. За сүүлийн үед хятадууд бодлогоороо тараагаад байгаа түүх, барууныхан маш өвчтэй Монголын түүхийг үгүйсгэж байгаа. Одоо Баабар, Молор Эрдэнэ, Замдаагоош, Одмөндөр гэсэн ийм инфлюенсерүүд бас. Би удаадараа хэлсэн, Монгол улс Монгол гэдэг 6 нэрэн дээрээ тогтохгүй. Соёмбон дээрээ Монгол улс тогтохгүй. Тийм биз? Далбаан дээрээ Монгол улс тогтохгүй. Монгол улс юун дээрээ тогтдгоо гэвэл өнгөрсөн түүхээрээ Монгол улс байсан гэдгээ баталдаг. Ер нь ямар нэгэн улсыг бол түүх нь тэр улсыг тодорхойлдог. Тэгэхээр Монголын түүхийг саармагжуулах, Монголын түүхийг үгүйсгэх тий одоо залуучуудад Монгол улс байгаагүй мэтэр Чингис хаан байхгүй гэж хамгийн хүчтэй ярьж байгаа энэ барууны үзэл сурталыг нэвчин гэсэн энэ хуурамч түүхүүдийн эсрэг би Монголын үнэн түүх гэж нэвтрүүлэг хийж байгаа. Оросын түүхийг яриг би Ниццан барууныхны одоо зохиож яриад байгаа хятадуудын оруулжид одоо зохиож байгаа түүхүүдийг яриг би Ниццан баримттайгаар түүхийг их сурвалж дээр Ниццан. Тэгээ Монголын үнэн түүх одоохондоо бол нэвтрүүлэгтээ нэрээ өгөж чадаагүй байна. Ажлын нэр нь бол Монголын үнэн түүх гэж нэвтрүүлэг эхэлсэн явж байна. Эдгээр маш том контент амар том санхүүжилтээр эхэлдэг. Тэгэхээр надад бол санхүүжуулагч байхгүй. Миний ард нам алга. Намайг ивент итгэдэг, надтай хамтарч ажиллаж байгаа пүүс компани алга. Өрөөл болгож байна. Нэг баримтат кино хийх юм. Тэрнээс орж ирсэн 5 төгрөгөөрөө бензин тус хийж юм те. Нэг жижигхэн юм найруулах ажил орж ирж байна. Тэндээс орж байгаа өөртөө орж ирж байгаа бүх мөнгөө л энэ контентыг ажилд зарцуулж байгаа шүү. Та нар бол буугаад өгсөн. Сонин дээрээ соохолцсон, сонино буухаар хоохолцсон гэдэг шиг намайг анх эхэлж байгаад нэг хэдэн дэмжмэр болоод тэгээ мартсан. Би бол үйл ажиллагаагаа зогсоогүй зүтгэсээр л байна. Нүүдэлчдийн зам биш шартай ард нь гарч салдаг. Ингээд явж байна. За миний гол одоо ярих гээд байгаа юм бол сар гарan нэвтрүүлгийн зураг гэж явж байгаад ирсэн. Казах монголуудын хооронд нэлээд ширүүн маргаан үүссэн байна. Талцаж хэрэлдэж байна. За би 2 жилийн өмнө 4 жилийн өмнө энэ асуудыг анх сөхсөн хүн би байгаамаа. Миний пост Монгол улсын ерөнхийлөгч хүртэл явсан, элбэг дөрж хүртэл явсан. Элбэг дөрж очиж тэнд мот бодлогын зэргийн анги, Баян Улгийн ангид нүүлгэж аваадсан, мот бодлогын анги аваадсан. Элбэг дөрж хүзүүгүй элбэг дөрж Баян Улгийн төрийн бүх байгууллагуудын дарга нарыг Казак байсныг болиулаад Монгол хүмүүс аваач тавьсан. За энд нь бол би одоо ерөнхийлөгч элбэг дөржд бол баярлалдаг. Тэр миний пост бол амар газар авсан. Тухайн үед элбэг дөржийг ерөнхийлөгч байхад дараа нь Батулгыг ерөнхийлөгч байх чинь гэсэн. За тэр үед бол одоо Жакей гэж генерал цаашаа Саудын Араб руу аваачиж одоо алан идэгч нарыг бэлдсэн байсан. Алан идэгч нарыг бэлдсэн. За Баян Улгийн аймгийн сүмийн доор их хэмжээний галт зэвсэг байсныг манай тагнуулынхан хураасан байдаг. Казахстанаас санхүүжиж эхэлсэн. За Баян Улгийн аймгийн байшин барилгын нээлтэн дээр хүртэл Казахстаны дуу явж байна. Тийм ингээд байдал бол биш Чина гэдгийг анх дуурсан хүн би. Тэгээ та нар ч дуурсан үнэ мэддэг юм л да. Монголын үндэсний телевиз хүртэл очиж мэдээ бэлдсэн. Тэр миний тэр пост бол нэлээд явсан. За ингээд 3 жилийн өмнө би нэг казак залууг нэвтрүүлэгтээ урьсан. Нэвтрүүлэгтээ ураад казакуудтай эвтэй байх тухай ярилцсан. Манайхан нэг хідэн рeel үзчихэл одоо тэ сонирхлын татах хэсгүүдээс нь аваад нэг минутын рeel үзчих
үзчихээл доор нь хэрэлдээд байна. Арчаагүй. Бүтэн нэвтрүүлгээ үзээгүй. Бүтэн нэвтрүүлэг нь байж байгаа шүү дээ. Цус цэвэр нэр цэвэргээд пэйж дээр. Тэгээ би та нар чулууханд хэлчихье. Бити энийг ингээ хөөрөгдөд ингээд казакуудыг алъя, казакуудыг хөөе, казакуудыг зайлуулъя энэ төр гэж бити хөөрөөдөө. Ингэж бичиж байгаа хулгайчууд буун дуу гарвал хамгийн түрүүнд зүхтаа. Муу нэртэй мань мэдл солиорч юм шиг очиж байлдана. Тэгэл үхэн. Хөгшчүүл байлдсан шүү. 45-аас дээш насных нь л байлдана. Одоогийн залуучууд бол өмдөндөө шээгээд баагаад бүр арчаагаа л та зүхтана. Одоо энэ 35-аас доош насныхан бол аймхайгийн хаадууд штэ. Аймхай штэ та нар. Мань мичиг солиотой бистанаар бол хэсний өстө хоёр гартаа балиус шаачаа гүйжиж сийцэлжээл дуусах байх. Хэвста өөх юм ялгаа гоох гээл. Өвчтөе болгооч. Тэгэхгүй ингээд худлаа харалц байлдий гэдэг ингээд хуцаад ах юм. Болооч. Казахстан улс цаашаа ойрхон байгаа штэ. Ойрхон штэ. Бараг хил залгаа штэ. Танаас орж ирэхэд хідэн хүн амтай билээ. Казахстанд бензиний үн ямар байгаа вэ? Бүгдээрээ баян. Казахууд бүгд баян. Мөнгөгүй казах байхгүй. Та нар бүгдээрээ байрны лизингтэй, машины лизингтэй, зурагтай гар утасны лизингтэй байгаа шүү дээ. Зөв хүүхдүүд нь залуучууд нь аппликейшны зээлэнд баригдсан. Та нарын байлдаг гэж үгсээр баасна гэдэг. Энэ асуудлыг шийдэж чадахгүй ерөнхийлөгчдөө мэдэж гин үү? Худлаа сагсалзаар Батламаад их сургууль төгссөн хурандаа би цэргийн хүн Монгол улсын төлөө үхэн мүхэн гэж хуцаа шоудаад идэг. Нэх муухай худалч шунлан дийлдэхгүй ерөнхийлөгчдөө. Арчаагүй худалдагдсан, барууныханд худалдагдсан, орсуудад худалдагдсан, хужаанарт худалдагдсан. Энэ 126-нд 3% худалдагдсан. Бүр шунлын дэв бузар шингэсэн 126 гишүүнтэй. Ийм арчаагүй төртөө. Казаку зөстэй шүү дээ. Уулынхын зөстэй шүү дээ. Би олон казах найзтай. Би олон казах дүүтэй. Тэд нар ч гэсэн Монгол улсынхаа төлөө гэж Монгол улс тангараг өргөө цэргийн алба хаагаад явж исэн. Олон казах найз байна. Ганц хоёр тэнэг казахын үйлдэл нийт казакууд руу дайрж болохгүй шүү дээ. Алуулна шүү дээ та нар казахтай байлдвал. Казахстанаас ороод ирвэл энэ Казахстан хэдэн танктай юм? Манайх хэдэн танктай юм? Манайх хэдэн өдөр буудаад манай сум дуусах юм? Бид нар өөрсдөө сумаа үйлдвэрлэдэг юм уу? Бид нар өөрсдөө бензинээ олборлох юм уу? Казахын зэвсэг төвч хэдэн зэрэгтэй юм? Байлдий дайтыг хуцаал хөөж аргыг шаагаад эвтэй байгаа ч маш ухаалгаар шийдээч. Одоо энэ ерөнхийлөгч ухнаагийн хүрсгөөс тийм ухаан гарахгүй. Энэ казак тэр ярьсан байл шүү. Би ярилцлагын шиэрлсэн шүү. Нэг дөрөвтэйхэн шиг арга хэмжээ авчихгүй. Баян үлгийн аймгаа татан буулгадаг юм уу, яадаг юм. Тэр чойволсонтай хийсэн казакуудын гэрээ, богд хаантай анх байгуулсан тэр төр суурших гэрээ юу гэдэг. Тэр бичгүүрэнд нь байж байгаа шүү дээ архив дээр. Тэрийгэ гаргаж ирээд олон улсын шинжээчнэр ураад дүгнэлт мөнгөлт гаргаад бифтэйг шийдэж удлаад та нар угаасаа том шаадаг шүү дээ. Талбай дээр гараа алаадаг юм. Талбай дээр гараа алдсан чи хаана байгаа? Юу ч чадахгүй. Тэгэл худлаа фэйсбүүкээр цөм шаана. Намайг ална л гэдэг. Намайг 4 жил ална гэж байгаа шүү дээ та нар. Ирээ алдсан чи хаана байгаа та нар? Би алл гэдэг шүү дээ. Хүрээд алдсан л гэж байгаа шүү дээ. Намайг алж чадахгүй хүмүүс та нар казакуудыг ална гэж юу гэдэг юм? Үчи энэ хараа. Зүстэй гэхээр хасгийн шээс. Үчи очиод нэг казакс одоод үзтээ. Чам чулуугаар нүдсээр байгаа даалан заяа. Энэ чинь шашин өөрөө хүчтэй шашин. Та нар шашныхаа урдаас салавч гаргаад байгаа шүү дээ.
Та нар бурхан багш руугаа, буддын шашин руугаа нулимаад байгаа шүү дээ. Казакуудууд хизээж исламын шашин руугаа ихэхгүй. Исламын шашин тунгууд лалын дайчид ямар байдгийг танд мэдгүй. Чингис хааны үед тэгдэг байсан шаагаад тэр үед чи өөр байсан. Тэр үед чи өнгөрсөн. Одоо тэр Чингис хаан маныг яриад ах ямар шаардлага байхгүй та нар. Та нар аймхаа, та нар цөсгүү. Уулахны уурыг хөргөжиж харинстаас хамруулав. Эвтэй байхаа бод. Нэг ганц хоёр визда нарын нэг дурхалтанд битээ автаа бай. Ойлгосноо? 100 жил, 100 гаруй жил ингээ эвтэй нартай амьдраад ирсэн. Болох л байлгүй. Удааныг шаагаад дайрна штий. Дайрхаа өрөл иргэдээ өөрийнхөө энд амьдарч байгаа өөрсдийнхөө иргэдийг хамгаална гэж дайраад ороод ирвэл яах вэ зүгээр? Тэгээ дайраад ороод ирвэл яах юм? Та нар байлдах юм уу? Чадахгүй штий та нар. Бүр өтгөн шингэнтэйгээ утгалдаад дуундуу сонсоод та нар бүр зүрхчин зогсон штий. Хоорондоо алцыг нэг хэдэн уулгаач байна л дээ, хэдэн казакууд урхираад байгаа. Монголчуудыг зодын модын алын малыг гэдэг. Энэ дурхиралтанд битээ ороод байгаа. Магадгүй дунд нь хужаа бистэй казак нэр тавьчаад бич байгаа юм лөө. Сошиалд итгэдэг юм байхгүй шүү дээ. Нэг хужаа бистэй Монгол дотор нь үүмэн самуун дэгдээ хямрал үүсхийгээд хятадын тороолууд ч ингээд Монгол казакуудын дунд ясаяад байгаа юм. Хим идсэн. Ер нь байлдлаа гэж бодоход та нар дийлэхгүй. Казакийн эдийн засаг ямар вэ? Казакийн зэвсэг түвшин ямар вэ? Казакийн зэвсэглэл ямар вэ? Казакийн ерөнхийлөгч нь ямар вэ? Казакийн их хурлын гишүүд нь ямар вэ? Өөрсдийнхөө ерөнхийлөгчийг хараач. Өөрсдийнхөө их хурлын гишүүдийг хараач. Бүгд лойрчд, бүгд хулгайчд, бүгд залилан ийм төртөө штэ та нар. Төрчин энэ залилан хулгайч лойрчдаар дүүгцэн, ахигаа алдсан төртөө. Хүчрхэг төр байхгүй. Хараал юу ч чадахгүй. Хүрээдэр Батмунх батсан гэлээ эхлээ чи намайг нухчих. Дараа нь казахыг нух харъя. Зөө. Чамд үг дугуйг واخч би шаарах юм за. Амьсгал чад амжуулахгүй би чамд нухан заа юу. Та нар шиг хистан зөндөө нухаад би залуу цагаа орон шоронд өнгөрөөц юм байна. Гайнууд газрын гайнууд томроод орж ирсэн байна. Шинжамын чанга мэдэн хэрэг. Очоод алцаач харъя. Та нар очоод казакуудын хандыг дарчих. Харъя биз та нар. Манайч казак залуу ажилдаг заяа. Сайн залуу. Монголчуудаасаа илүү ихтэй. Манай студид, манай театрт, манай компанид казак залуу ажилдаг. Монголчуудаас ихтэй. Монголчуудаас үнэнж, монголчуудаас ажилсаг. Ийм л байгаа. Бид нар казак залууг оруулсан. Нэг ойлгосон. Та нар казак чи эсхий гэрт амьдэрдэн штэ. Эсхий туурхтанд багтдсан штэ. Эсхий гэр казак гэр мэдхүү. Чи эсхий гэр. Эсхий туурхтанд ордё. Казахстан дотор Монголын ямар аймагуд үүдгийг мэдхүү овг аймагуд. Жалайр овг. Мэрэгдүүд. Мэрэгд маш том аймаг байсан штэ. Мэрэгдүүд чинь казакуудын овг штэ. 8 аймаг. Том аймаг штэ. 8 аймаг. 8 аймагт 8 овгтой казакууд зөндөө. Хэрээдүүд байна. Хэрээд овгтой казакууд зөндөө. Жалаарууд зөндөө. Тэстэ. Эвтэй байхаа бод. Бити ингээ сошиалд хуцаад томроод халцсан, ядалцсан, байлдыг, хасгуудыг, зодын нүдийг хөөгээ бити хуцаад чадахгүй гэж. Чаддаг бол та нар ингэж бичиж яхаар очиж зодчих харъя. Бас чи заяач нь дутна. Бид та нарын ир зөрөг дутна. Та нарын ухаан дутна. Та нарын дэвчээр дутна. Та нарын санхүү эдийн засаг дутна. Та нарын зэвсгэлийг дутна. Бид үүчинч дутна та нар чадахгүй заяа. Дээр доргоо нээлж идэж байгаа юм хулгайч биз та нар. Тэгээ эннийхэн төлөө ингээ явахаар над руу бөөнөрөө дайрна биз та нар. Ирсэн замаар нь буцахгүй гэдэг. Чи очоо буцаачих биз та. Зүгээр эвтэй байхаа бод. Муугаа мэд. Том шаагаад. Дороогоо мэд. Арчаагүйгээ мэд. Залхуугаа ойлго. Монгол шиг залхуу казак би хараагүй. Монгол шиг арчаагүй.
Нэгэндээ араас гутга шааж байгаа казак би хараагүй. Одоо хар л да. Баян хөлгийн аймгийн 80% нь Монгол улсаас тэтгэлэг авдаг гэж. Гудлаа өөрсдөө акт бичээл хөлгүй гаргүй үе мөчний өвчтөй зүрх муута уушиг муута гэл бидний мөнгийг сороол ажил хийхгүй. Сар болгон нэг иргэн нь улсаас тэтгэлэг аваад тэд нар чи ганц 200 мянган төгрөгч гэж голдгүй. Хог сордөө. Амар хөдөлмөрч. За. Ойлгосон. Байлдахгүй ш, байлдуулах гэдэг юм. Тэр танаа тэр ЖК-ийн генерал Арабд яах гэсээр алын идэгч нар 20 хэдэн цолоо байж сургасан юм. Онгоц жолоодод очил байшин мөрөгчдөг. Онгоц барьцаалал. Мин биендээ иж бол гүйжчихэд дэлбэрчдэг. Ийм л хүмүүс шүү дээ. Шашин ийм хүчтэй шүү дээ. Шашин ийм амар баян шүү дээ, мөнгөтэй шүү дээ. Исламын шашин шиг лалын дайч чиг биендээ битүү минийг гүйж орж ирээд тесэрчих тийм зөстэй Монгол байгаа мó. Онгоцын барьцаалаад очиж байшин мөрөгчих тийм Монгол байгаа мó тийм зөстэй. Бурхандаа тийм итгэлтэй. Та нар гаргаад ирдээ тийм хүн байна уу? Байхгүй. Эдний шашин чи амар хатуу. Ойлгосноо. Шашиндаа амар үнж. Шашныхаа төлөө, исламын төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс. Дор дэмчи яах юм? Дор дэмчин. Танаа Монгол улсад тэгвэл юу байгаа болж байгаа? Дорд штэ. Чи суман үйлдвэрлэдэг юм уу? Сумчин дуустан чи хаанаа сум гарах юм? Энэ танкнууд чи хэдэн явж байгаа юм байлгач дуртай байгаа. Бензинтэй юм уу та нар? Төлстэй юм уу? Төрд байгаа хулгайчууд чи Монгол улсын хүчирхэг байх бүх юмыг идэж байна. Бүх баялагийг гадагшаа гаргаж байна. Хулгайчуудтай гадны хулгайчуудтай нийлж тусалж байна. Казахстан тийм төрийн тэргүүн байгаа мó? Казахстан тийм их хурлын гишүүд байгаа мó? Улсаа цөлмдөг, арт түмнээсээ хулгай хийдэг, үр хөвгүүдийнхээ боломжийг шаадаг. Тэд нар чи үнэнч хүмүүс. Шашнаасаа айдаг юм заа юу. Та нар бүгдээрээ казакуудын эсрэг дайрж байгаад би казакуудыг өмөрч байна. Эвтэй байх гэж би тэр залуутай би ярилцлага хийсэн. Эвтэй байгаасаа хоорондоо бити муудасаа гэсэндээ би ярилцлага хийсэн. Би энийг ойлгосон. Нэг туурхтан юм байна. Нэг эсхий туурхтангууд юм байна. 62 овог байд юм байна. 8 овог байд юм байна. Хэрээд аймаг байд юм байна. Овог нь Монголын овог аймагуудаар том овгууд нь Казахстаны ихэнхийг бүрдүүлдэг юм байна гэдгийг мэддэг гэсэндээ би хийсэн. Үгүй юм уу? Цэвэр 8 овгийн казакууд зөндөө штэ. 60 овог хэрээд овгийнхан зөндөө штэ. Хэрээд овог яад вэ? Монголын нэг овог аймаг байгаагүй юм уу? Чадахгүй штэ. Та нар чадахгүй том шаагаадах юм. Арчаагүй төртөө. Чиний нутаг юм биш таа. Тэгэд очиж авчаач. Харъя. Очиж авчаач энэ бичсэн над томорж байгаа. Үй Чингисийн хүүхдүүдээ харъя та нарыг. Чадахгүй гэж биш та нар. Хүрээдэр биш та нар чи. Лалар юм банд. Чамайг ирүүл бистэй чинхэн банд болгоо шүү дээ. Та чи ирж чадахгүй шүү дээ. Дандаа юм бандууд тахгүй юу? Очноо нэрхцэн яваа мөхөгийн банд. Та фейсбુક дээр томроод байна биз дээ. Чи надад томорж байгаа тэр очиж казакуудаа янзлчаач. Биз дээ мэн. Чадахгүй мөн гүлгүний. Өө ивтэй бай заа юу. Ивтэй бай. Казакуудтайгаа ивтэй бай. Ойлголц. Нэгээ бити үзье яад. Бити хэрэлдээд. Ойлгосноо. Та нар шиг муу төмсгнөөс жижигэн тарихтай аймхагийн хаан лалруудын асуудлыг шийддэг юм заа. Дээгүүрээ яриа шийдчих. Ойлгосноо. Та том шаагаад байгаа юм стан. Аймхаа бистан руу чиж. Надад зөндөө казак нэзүүд байна. Та нар шиг аймхаа нэгч казак байхгүй. Зөстөө бистан байт юм заа. Толготаа зөвхөн шонхроо гэсэн. Би дандаа зүвтэлд үнэн зогсон шүү. Та нартай нийлээ хасгүй зайл ална гэж хизээж чадахгүй. Эвтэй байя хэдүүлээ. 100 жил эвтэй амьдрээд ирсэн одоо өчрөө олчоо.
ивэр ярилцсан. Дипломат ёс гэж байгаа. Дипломат зарчим гэж байгаа. Сүүлийн үед мэдв. Тэгээ ядж яхад ийм аймхан өмдөндөө баадаг стандартай юу